гэрт байвал гэр дүүрэн байдаг. Ээж гэрт байвал гэрэл гэгээтэй байдаг. Хүүхэд гэрт байвал гэр баяр хөөртэй байдаг. Дүүрэн гэрэл гэгээтэй баяр хөөртэй амьдралын төлөө Гэр бүлийн радио 104.5. Гэр бүлийн радиог энэ цаг мөчид долгионо тааруулан хүлээн авч үзэж байгаа бас сонсож байгаа сонсогч та бүхэндээ энэ цагийн мэндийг дэвшүүлье. Радиогийн 1-р студид хөтлөгч итгэл заяа. Ерөнхий найруулагч Мэзүгийн хамтдаа энэ өдрийн Kids Time-ыг танд хүргэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийг та 3W1045 вебсайтаар сонсохоос гадна Кириллээр гэр бүлийн радио 104.5 гэж бичих юм бол манай Facebook дээр пэйж хуудас маань харагдаж байгаа. Лайк дараад, биднийг дагаад, бидний бэлтгэдэг мэдээлэл контентуудаа үргэлж хамтдаа байгаарай. Харин яг одоо танд Kids Time хүрж байгаа. Kids Time 7 хоног бүрийн даваал хаваг баасан гараг болгоны 18 цагаас 18 цаг 30 минутын хооронд та бүхэнд хүрдэг байгаа. За ингээд өнөөдрийн сэдвийг ярихаас өмнө бас нэг зарын чанартай зүйлээ эхлээд төрүүлээд дуулгачихъя. Энэ зарын чанартай зүйл маань ер нь яг ямар зүйл юу болох гээд байгаа лээ? Энэ насаараа ингээд 10-аас 11 насны та одоо сарын хугацаанд 7 хоногт нэг удаа суух боломжтой. Суух боломжтой. Юунд суух юм? Сургалтанд суунаа. Тэгэхээр энэ ямар сургалт вэ гэхээр энэ ер нь бол нэг нь заагаад байдаг, нэг нь суугаад ингээд сурдаг зүйл биш. Хамтдаа нөхөрлөх цаг гэж бас хэлж болно гэсэн үг. Тэгээд томчууд ч гэсэндээ хүүхдүүдтэй чөлөөтэй ярилцах боломжтой. Заримдаа ингээд аав ээжтэйгээ томчуудтай хэрхэн ярилцах учраа олохгүй байгаа бол энэ удаагийн сургалтаараа хүүхдүүд маань учраа олох боломжтой болно. За тэгээд дээрэс нь өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх ярианы чадамжтай болохоос гадна бусад төрлийн тэр тусмаа яг одоо манай итгэлийн сууж байгаа шиг радиогийн хөтлөгчийн анхан шатны сургалтанд суух боломж бас нээлттэй байгаа гэсэн үг. Мэдээж радиогийн хөтлөгч буюу хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч болох боломж бол нээлттэй шүү дээ, тий. Тэхийн тулд суурэ тавина гэсэн үг юм аа. 8866 1045 8866 1045 дугаард холбогдоод та бүхэн бүртгүүлээрэй. Хүүхдийн тоо хязгаартай байгаа шүү. Радиогийн хөтлөгч ер нь хэрэг гоё штэ. Гоё юу нь гоё. За чи яг гоё 3 зүйлийг хэлээрэй. Би 5 тоолъё заяа. За 1 харилцаа 2 хөтлөх 3 4 5 тэгээд өөр 3 тон орчихгүй тий. Арчин. За тэгвэл радиогийн хөтлөгч тэр зүйл маань хүүхэд хөтлөгч байгаа штэ тий. Хэцүү 3 зүйлийг хэлээрэй заяа. Дахиад 5 тоолоо. 1 сэдв болохгүй байх. 3 ядраа нөр 5. За ийм олон асуудлуудтай тулгардаг. Гэхдээ энэ асуудлууд нь бүгдээрээ бас зөндөө олон туршлага болж ирдэг. Тиймээс сургалтанд сууснаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. 88 66 10 45 гэсэн дугаар таны өмнө нээлттэй байгаа. За ингээд итгэл битээрийн өнөөдөр ярилцах сэдв гэх юм бол хэрвээ би гэсэн сэдвээр ярилцах гэж байна. Том хүн байсан бол. Хэрвээ би том хүн байсан бол гэсэн сэдвээр ярилцах гэж байна. За чи надаас чи төрүүлээд асуу да. Хэрвээ та том хүн байсан бол. Хэрвээ би том хүн байсан бол за би хүүхэд байхаа бодлоор ингээ хариулъя заа. Хэрвээ би том хүн байсан бол өөрийн гэсэн мөнгөтэй. Тэгээ тэр мөнгөө ингээл үрдэг. Дэлгүүр ороод дуртай юм авдаг. Тэгэл нөө өмсөхийг хүссэн бүх дуртай хувцас өмсдөг. Тэгэл ажилд явбал амар гоё те. Ингээл өдөржингөө цэцэрлэг сургууль мургуул гэж сурч мурахгүй. Тэгэл ингээл өдөржингөө ажилдаа явбал ингээл гоё нүүр мөрөө будаал гоё юм өсөдөө готл мотл өмсөөл ингээ явна гэж мөрөөддөг байсан л та. Аха. Тий. Гэтэ бас ингээ том хүн болчихлоо буцаад хүүхэд болмоор ч юм шиг боддог юм байлээ. Одоо тэгвэл би зөрүүлээ чамаас асууя. Хэрвээ ингээд нөгөө шидтэн гарч ирж байгаа штэ тий. 24 цагийн дотор. Эсвэл 24 цагийн хугацаанд ч гэдэг юм уу. Итгэлийг 11 настай хүүхдээс арай насанд хүрсэн хүн рүү чиглүүлээд ингээд өөрчлөгдөө том хүн болгочлоо. За юу хийх вэ? Юу хийж байгаа бол? Яах вэ? Би ихлээд одоо ажил хийж агаад тэгээд мөнгө хоримжуулж байгаа. Тэгээ гадаад аялна. Ажил хийгээд 24 цагийн дотор уу? Нэг болвол юу яах вэ та? Юу? Магадгүй. Шууд бодолд орж ирсэн хэлээрэй. Магадгүй би 24 цагийн хугацаанд том хүн болсон бол уугаал идэл унтаад ичих та. Ой, одоо ч уугаал идэл унтаал байж идэг юм уу? Үгүй юм уу? Үгүй шүү дээ. Одоо яг юу идэ? Уугаал идэл унтаал хөвтөл хажуугаар нь сураал байж байгаа юм уу? Тий. Нэг бол би том болсон бол
Хэрвээ би том хүн болсон бол Том хүн болвол хамгийн түрүүнд юу хийж үзэх бол? том хүн болвол дэлгүүр ордог бах та. Дэлгүүр орж тэгээд Хүснэ. пүүз аваад За шууд пүүз аавн. За. тэгээд саксны нэг рийг дороод, дээд рийг дороод Пай. тэгээд ийж хахад 24 цагийн дуусчих бах та. За тэгжээтэл дуусчих байх тий. Ер нь том хүн болох чиний бодлоор одоо яг бодогдож байгаагаар гоё болов? Нэг болвол би юу явах та. Мм. Юу жээрнад очиж сакс үзэх бах та. Юу ч аринад чиз. Одоо юу ч арина байх болсон шүү дээ. Эм банк арина болсон шүү дээ. Аха. Тий. Тэгээ юу ч арина биш. Тэгвэл яг том болчин бол 24 цагийн хугацаанд очиод зүгээр өөрөө пледээ аваад сакс үзэх нэ. Тий. Бас их сони юм байна те. Би бол бас их сонь юм боддог гэсэн магаз. Эсвэл тод өнгөөр ингээд нүдэ бодно гэх боддог гэсэн шүү дээ. Үсээ ингээд өөр өнгөтэй болгож бодуулна гэл. Тэгээ том болоод яг том болсны дараа бол тэгэж үс мүсээ өөр өнгөөр болгоё гэж боддгоо юм билий. Аха. Хүүхэд ахад л бодогдсон юм шиг л. За тэгвэл одоо итгэлийн хувьд яг том хүн хүүхэд хоёр том хүн гэж яриад байгаа, хүүхэд гэж яриад байгаа. Энэ хоёрын хооронд ямар ялгаа, юу нь ялгаатай юм бол? Хэмжээ. Тэгээ бас бодол санаа. Бодол санаа заримдаа том хүн хүүхдээс жижигхэн бодолтой байдаг. Тийм үстэй. Аха. Одоо нөгөө хари үргэн хөтлөгч Тамирах ч юм аа штэ. Тэр чи одоо чамаас дүү юм шиг бодолтой штэ. Аха. За тэгэхээр биеийн хэмжээ байна. Бодол санаа байна. Өөрөө сэтгэл санаа. Сэтгэл санаа нь юу? Тэгээд бас туршлага. Туршлага. Аха. Чихтэй зарим том хүнээс илүү туршлагатай штэ. Аха. Юу зарим том хүнээс юугаар илүү туршлагатай бол? Хөтлөх. Өөр мэдгүй юм да. Өөр нөгөө дүүгээ харж үзээгүй томчууд ах юм бол чи хажууд нь дүүгээ айл үжээ авчрыг нь олцсон том залуу байхгүй. Тэгэхээр чин бас нөгөө том байх нэг бодлын ашигтай, нэг бодлын хэцүү зүйл нь юу бол гэж бодож чинь чи? Том болох нэг бодлын ашигтай. Том болохоор цаг зав муу хах та. Цаг зав муу байна. Өөр. Тэгээд магадгүй мэдхгүй байна уу? Аха. За тэгвэл танаа найзууд чинь би том болохоор ийм хүн болно, том болохоор би тийг нь ийм юм хийн, тийм юм хийн. Би өстө том байсан бол ингэхгүй штэ энэ хүмүүс гэдэг зүйл хэр их яригдчихэв. Ер нь нэг ярьдгүй штэ. Гайгүй юу? Аха, угаасаа 6 дугаар анги болохоор тэгээд 12-аа төгсөх хаач ийсэн тий. Гэтэ одоо би чамаас одоо дахиад асууя заяа. Том хүн гэж яг ямар хүнийг том хүн гэж нэрлэдэг байгаа юм болоо? Ер нь 18-аас хөгшин. Яна. За тэгээд илүү одоо ухамсартай. Тэгээд илүү том. Аха, ер нь тийм хүнийг. Том. Тэгээд ер нь бол хүүхдийг бодвол баг мөрөөддөг. Нөгөө хүүхэд чинь баг хүүхэд чинь ингээд одоо ер нь бол мөрөөдөж хүссэн штэ. Тэгээд том болохоор тэр нь магадгүй ингээд арилждаг. Яад арилждаг юм бол? Мэдгүй. Чи том болоод одоо ингэж хүсэж мөрөөддөг шиг мөрөөдөлтөй байх болов? Мэдгүй. Юу гэж бодож байна? Бодол байна уу? Тэгэл. Би одоо том болох юм бол ингэн би том болол тэгнэ гэсэн чамд бодол ерөнхийдөө яг ингээд шууд хэлж ихлээр байх байгаа юм тий. Аха. Уг нь бол амар зэрэгтэй бид тэр сэтгэдэг орж ирсэн шээ. Тэгсэн чи арай жоохон том болоогүй бахлаар болохгүй ах шиг. За тэгвэл ингийн ер нь хүүхдүүд томчуудтай харьцаад ингээд хүндрэлтэй бэрхшээлтэй асуудлууд гарч ирдэг штэ. Чи одоо жоох юм байж ярианд оролцлоо чимээгүй байж байгаа ач гэдэг юм уу те. Чи одоо жоох юм чин гэдэг харьцаа маш их байдаг. Тандаггүй хүмүүсийн хооронд. Тэгвэл яг энэ харилцааг хэрвээ чи том болох юм бол хүүхдүүдтэй яаж ингэж харилцах вэ? Чамд хэцүү байдаг харилцааг. Тэрийг болох бах та. Одоо ямар харилцаа жишээ? Томчууднаас сонсож нөхөрсөг тэгээд сургамжтай тийм харил. Одоо жишээлх юм бол автобусын дотор орлоо л доо. Автобусын дотор оронгууд ингээд сууж яхад нь чи босч гэдэг юм уу тиймэрхүү зүйл гарч ирсэн үү? Гарч ирсэн. Тэгвэл чи яг тэр хүүхдийн оронд биш. Чи одоо тэр бос гэж байгаа том хүн байлаа гэж бодоход хүүхдтэй яаж харьцах вэ? Хүүхдтэй юу? Тэгэж босмос гихгүй тэгээд яг
буухыг хүлээж агаад суудаг. Буухыг хүлээж байгаа суудаг ах болох юм уу? Аха, нэг бол тэгээд суух муух гэж улаарахгүй. Улаарахгүй юу? Аа. Хүүхэд ядардггүй. Ядарна. Хүүхэд ядардггүй байнгын ингээл ирч хүчинд ундраалаа гэж идэм шүү. Үгүй. Том хүн болчоор ядраал идэм шүү. Үгүй. Хүүхэд ч гэсэндээ ялгаагүй, том хүн ч гэсэндээ ялгаагүй, хөгшин хүн ч гэсэн ялгаагүй бүгд ядардаг те. Тэгж ярих юм бол нэраа хүүхэд хүртэл ядардаг шүү. Аха. Өдөржингөө унтдсан бижиж. Харин тий. Унтчих таал ившигээд идэг штэ. Аха. Өдөржингөө унтдаг байж ижил ядраад идэг. Тэгэхээр хүн болгон ядардаг. Тэгэд хүүхэд ядардаггүй гэдэг ойлголтын дээр ер нь чи яг томчуудад юу гэж хэлмээр вэ? Ядардгүй. Тий. Бид нар ч гэсэн хүн штэ. Гэмээр байна. Ааха. Бид нар ч гэсэн хүн юм чинь бас л заримдаа ядарнаа тий. За тэгвэл одоо радио дээр байгаа шүү заяа. Радио дээр байгаа ах эгч нараасаа гэж чи юм харж байгаа, юм мэддэг болж байгаа, юм сурж байгаа. Тэгэд заримдаа энэ юм байт юм уу гэж бас ойлгож авч байгаа шүү дээ тий. Тэгвэл чи ингээд радиод ингээд анх удаа ингээд орж ирж байгаа хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ? Ер нь одоо энэ радиод уу? Тий. Энд орж одоо чи том болцсон заяа. Том болцсон чи энэ радиогийн ажилтан болцсон бүр заяа. За. Ингээл би шууд хөтлөгч болцсон заяа. Радиогийн хөтлөгч, сэтгүүлч болцсон. Тэгэл ингээл юм ярьж байгаа. Чам дээр ингээд хүүхэд хамтдаа нэвтрүүлэг хийх гэж яг чам шиг жоохон хүүхэд ингээд ирж байгаа. Тэгсэн чи тэр хүүхдэд яг яаж зааж сургаж тэр хүүхдэд яаж ойлголцох вэ? Яг сайн юм тайлбарлаж өгөөд тэгээд энтхий сайн зааж өгөхгүй би яг анх ирээд амар төөрж исэн. Тэгээд ер нь анх сайн зааж ер нь ингээд гараагийн сайн зааж өгөөд тэгээд болохгүй юм байвал шууд хийхэд тэгээд жил сургана. Тэгжил сургах. За тэгвэл би одоо удахгүй нөгөө радиогийн сургалт эхлэхээр чамд би хүүхэд дагалдуулж өгнө шүү дээ. Тийм үү? Тий. Тэгэхээр чи яах вэ? Тэгэхээр сайн зааж өгдөг байх та. Сайн зааж өгдөг л байх тий. Танаа яг үеийнхэн хүүхэд хүмүүсийн үгийг сонсохдоо, томчуудын үгийг сонсохдоо хэр сайн? Сайн шүү. За яг үннээ хэлээрээ. Аха, сайн. Зөвхөн өөрөөрөө бодохгүй шүү. Тийм үү? Тий, эргэн тойронд байгаа бүх хүүхдүүдийнхэн дунджаар бодоорой. Чи бол угаасаа сайн өвгөөд байхгүй юу? Мэдгүй. Найз нөхдүүд чинь ер нь ямархуу анчи хандлагын ерөнхийдөө харж байгаа шүү дээ. Аха, гэтээ яг над чи үгэнд ордсон шүү дээ. Хүний. Яг л хүнний үгэнд ордог уу? Аха, багш үгэнд сайн ордог. За сайн байна тэгвэл дүү сайн байна шүү дээ. Тэгвэл болж шүү дээ. Тэгэх юм бол би та нарыг нэг хаяа нэг ганц хоёр удаа л загнах шүү дээ. Тийм шүү. Томчууд та эдийг загнахад ямар мэдрэмж төрдөв? Сонин санагдчих шүү. Юу сонин санагдав? Ингээ яагаад загинчөө те? Яг юу буруу хийцэн бол тэрийгэ засах юм байна да. Тэгээ заримдаа за миний буруу байсан юм байна да. Тэг яагаад болчдгүй бол тоо уурлах юм. Тэгж яддаг шүү. Үргэлжлүүлээл уурлаад идэг те. Тэгвэл яаж хэлвэл та нар ойлгох вэ? Тайлбарлаж жимиг амар сайн тулсан тайлбарлаж аваад тэгвэл хэлэх ойлгоо. Олон дахин давтаж хэлээд нөгөө томчуудын загиндаг юм нь ерөөс тэгдэж чамд би олон удаа хэлээд байхад чи ерөөс өвгөнд орохгүй маа яагаад ингэж идэм бэ энийг алдсан алдаага ингээд давтаад ахыг ингээд ингэдэг штэ. Тэгэхээр олон удаа хэлүүлээд байгаа бас хүүхэд байгаад юм тий. Олон удаа хэлүүлээд байгаа хүүхэд яагаад ойлгохгүй байгаа юм бол мартчихгүй юу? Та нар тийм мартамхай юм уу? Үгүй. Зүгээр яг ингээд тэр хэлж явах үед нь арай өөр юм хийгээд өөр юм төвлөрж исэн. Өөр юм бодож исэн үед яг тэгж хэлчихээр ингээд мартчихдаг байхгүй юу? Яг амархан. Тэгвэл бүр анхаарлыг өөрлөгөө хандуулж агаад за энэ ийм учиртай шүү. Утас чинь ийм байгаад байна. Утасны чинь цэник дуусгаад байгаа бол тэр битгий оролдоорой гэж хэлэх нь ш тийм үү? Тийм. Тэгэх юм бол за гэд ойлгож авах юм байна те. Тийм. Тэгвэл бүр томчууд хэлээд байхад чинь ингээд зөрүүлмээр байдаг нэг үе байдгүй. Хаяадаа л. За ямар үед жишээлбэл ямар мэдрэмжтэй яг юу хийж явах үед нь том хүн нэг зүйл хэлэхэд нь ингээд зөрүүлмээр санагддаг. Яг ингээд одоо гэрийн даалгараа хийхгээ явж штэ. За тэгэхэд яг замд явж байхад ингээд гэрийн даалгараа хийхээр амар уур хүрээл. Тэгэл ер нь хиймээргүй санагдаад штэ. Яг хийх гэж байгаа юм хийгээд тахлаар ингээд уур нүрээд идэм үү? За тэгвэл одоо чи бас доороо 2 дүүтэй. Том ах хүн байгаа. Тэгэнгүүт дүү нар чин чиний
одоо дүүнер чи одоо чи бодож байгаа штэ. Одоо том байсан бол ингээд ойлгож авахгүй, ингэх юм бол ингээд ойлгож авахгүй гэж заримдаа чиний үгэнд орохгүй ингээд дүрсгүүдэх үе зөндөө тохиолдол нь те. Тэгвэл чи ингэчээсээ тэгчээсээ гэж боддог зүйл нь юу вэ? Миний үгэнд орчоосээ энийг болчихл доо гэд. Тэгэд ойлгож гинүү дүүнер нь. Юу хаяад ойлгодог. Хаяад ойлгодгоо. Тэгвэл чи яг нөгөө өөртөө хэлүүл ойлгодог тийм зарчмаараа хэлж үзсэн үү? Ингээл өөрлөгөө харуулж байгаа л за миний дөө. Миний үгийг ингээд сонсоорой гэж хэлж үзчихсэн үү? Юу хаяадаа тэгж хэлдэг үү? Тэгвэл банк чамд тэгж хэлүүлж ойлгодог гэсэн юм чи дүүнэртээ яга банк хэлдэг вэ? мартчихдаг. Тэгэхээр чи өөрөө ингээд том хүн болох шатруугаа ороод байгааз. Том хүн гэхэлэр нэг хүүхдтэйгээ жоохон баг цаг яриад идэг байх те. Тэгэх ба. Тэгэхээр жоохон их цаг ярихын тулд яг яах вэ? Ер нь цаг гаргах хэрэгтэй хүүхдтэй. Яаж цаг гаргах вэ? Яг хамгийн юмаа зохицуулаад те. Одоо жишээлбэл нөгөө танаа гэрийн дүрмүүд байдаг, танаа гэрийн ингээд зохицуулж байгаа цаг бие биендээ гаргаж байгаа цагууд байдаг штэ тий. Тэрийг жишээлбэл жишээ болгоод ярих юм бол ер нь зохицуулж байгаа цагаа аав ээж хоёр нь ажиллаа хэрхэн зохицуулж та гуравт цаг зарцуулдаг. Тэгээд цаг зарцуулахаараа та тав яг юу хийдэг вэ? Бид тав юу хийдэг вэ гэхээр хамт кино үздэг. Гадуур гэртээ. Өөр болохоор юу гэдэг нөгөө ууна гэж хүзрээд нь штэ. Тэрийг нөгөө хамтдаа тоглодог. Зөв хүзэр тоглодог. Гэртээ кино үздэг. Тэгээд би биентэйг яг ингээд тусгаарчилж ярьдаг. Одоо жишээлбэл зөвхөн ихтгэлтэй ээж нь ч юм аав нь ярьдаг. Өчигдөр юу яаж исэн нөгөө өчигдөр яг хоол идчихэл байж байхгүй юу? Тэгсэн чи яг тог тасраад. Тэгээд нөгөө хоёр чинь ингээд тэр өрөөнд нөгөө нэг том өрөөндөө ингээд фильм яриа сууж байхад бид гурав ингээд дундаа цай тавьчаал тэгээд ярьжсэн. Одоо нөгөө дундаа цай тавьдаг насан дээр ирсэн юм уу? Үгүй ээ. Тэгээд таарчихгүй юу? Тэгээд таарсан уу те. Гэтэ цай уун эзтэй. Сүйтэй цай гоё шүү дээ. Сүйтэй цай гоё те. Сүйтэй цай гоё юу? Харцай гоё юу? Сүйтэй цай гоё юу? Тэгвэл гацтай ундаа гоё юу? Жуус гоё юу? Жуус нь гоё юу? Ингээд асуугаад ах юм бол зөндөө олон асуулт та нарын дунд гарч ирнэ шүү дээ. Тэгэд аав чин чи аавыгаа хэлээд өрөөснө үү? Ээжигээ хэлээд өрөөснө үү? Хүмүүс чамд чи аавыгаа хэлээд өрөөсөн байна гэж гинөө? Ээжигээ хэлээд өрөөсөн байна гэж гинөө? Ээжиг дөрөөсөн гэдэг. Ээжиг дөрөөсөн гэдэг үү? Янз янзаар хэлдэг шүү дээ. Бага хахад аав гэдээсэн. Одоо ээж гэж хувираад байна уу? Тий. Тэгвэл зан аршин нь хэнийг дөрөөсөн гэж байна? Аав багтай. Тайван дүлгөөхөн аавыг дөрөөсөн гэж байна. За тэгвэл чи аав ээж хоёрынхон том болоод ийм хүн болондоо гэж мөрөөддөг байсан багийнхан мөрөөдлийг нь сонсч байсан уу? Үгүй. За би чамд гэрийн даалгавар өглөө шүү заяа. За. Чи аав ээж хоёроосоо та хоёр багтаа юу мөрөөддөг байсан бэ? Начиг байхдаа том болоод тийм хүн болондоо энийг гиндэ тэрийг гиндэ том болох юм бол би ингэмээрэн тэгмээрэн гэж боддог байсан зүйл байгаа юу гэж асуугаараа заяа. За. Аав ээж хоёроос чи маш гоё хариултад гарч ирнэ. Ингээд яриад ах юм бол та гурвын хооронд бас их гоё харилцаа, гоё нөгөө ярианы сэдвүүд гарч ирнэ шүү заяа. Тэгээд зөрүүлээд чи бас нөгөө том болоод би ингэмээр байгаагаа хэлж болно шүү дээ. Тэгээд дүүнер маань ингээд заримдаа намайг ойлгодог учраас би ингээ ойлгуулмаар л байгаа гэдгээс нэг тойроохон хэлж байна. Үгэнд орохгүй байх шүү. За. Тэгээд одоо тэгвэл чи яг өөрийнх нь насан дээрээ байгаа. Өөрийнх нь насан дээр байгаа яг энэ үедээ томчуудад хандаж яг нэг хүүхдүүдэд тулгандаад байдаг асуудлыг би энийг л хэлмээр байдаг гэж боддог зүйл байдгүй. Бити загнаач гэдэг нь яг нөгөө ойлгоогүй юм байж загнахан төрүүлж зарим эцэг их байдаг. Тэгээ тэрийгэ бэлчооч. Зөвхөн эцэг их гэлтгүй бас зөндөө олон хүмүүс байгаа штэ тий. Багш байна, ах эгчнэр байна, дүүнэр байна. Зөндөө олон хүмүүс байгаа учраас ерөөсөө юу юуны тухайн төрүүлгүй бити загнаач гэж байгаа юм тийм үү? Загнамаар штэ. Яа тий. Загнжиж кафе байдаг байхгүй юу? Тийм ээ тий. Гүйлдэ уг нь бол ярилцаал ойлголцчих юм бол загныхан Миний айл-айланд нэг ядаргаа шүү дээ тий. Жохон тайван ойлголцчих юм бол ядахтаа ядрахгүй шүү дээ. Загнаад ах юм бол хамаг ирч хүчээ аваа ичнэ зү. Харин тий. За ингийн хоёул ерөөсө төсөөлж байгаа шүү заяа. Чи ингээд яг ингээд толгоондоо өөр юм бодохгүйгээр би чамаас асуусан асуултанд хариулаарай. За ингээд өглөө бослоо.
овчтөр оройны зүүд өстой гой зүүдэлсэн чи тэгэл зөндөө гой зүүдэлчихэл аавда ч юм уу ээждээ ч юм уу яриндаа гэж бодоол нэх гой ингээл бослоо. Тэгэл галтаандаа ороод өглөөний цагаа уух гэжсэн чинь аав нь юм уу эсвэл ээж нь аль нэг нь заяа. Чи одоо энэ хуцгандраа ивэх гэлтэйчээс амар хайшин юм бэ гэд өөдөөс чинь шууд уурлаа. Тэгэл чи энэ дүүнрээ авч ийл дэ чи ингэлдэ тэгэлдэ гэл ингээл хаашлаа. Тэгээ чи яг 30 минутын дараа ингээд бие бэлдээд ингээд хичээлдээ гарах гэж байгаа юм байхгүй. Тэгэл энэ хоорондох мэдрэмж чамд ямар мэдрэмж төрхөө? Нэг сонин санагдана. Уг нь өглөөс ирэхэд чи ингээ айгүй гоё сэрж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхэд нэг уурлаад ах юм бол нэг яагаад ууралцсан юм бол даа ямар айшин хөдөлсөн юм бол даа гэж боддог. Өдөржингөө юу болох вэ? Өдөржингөө тэгээ загнуусаар хийж байгаа таарах. Өдөр одоо анги дээр очичоод тэр өглөөний мэдрэмж чамайг дагаж явах болов? Мэдгүй гайгүй л хийдэж. Гайгүй байдгүй. За тэгвэл одоо арай өөрөөр. Өглөө тэгээд бас сайхан сэрлээ. Тэгээ галтагаандаа ороод цайгаа уух гал орсон чи аав нээж нөө сайхан амарсан уу миний хүү яасан сайхан амарсан уу бүтэн ойртоо онсон уу ингэснэ тэгснэ үү гэж ярьсан. Чи яасан ингээ зүүдээ яриад өглөөг айгүй гоё эхлүүлж байгаа байхгүй. Энэ мэдрэмж ямар вэ? Амар гоё. Тэгээ тэрий чин өдөржингөө бодно штт. Тэгээл өдөржингөө бодож байгаа. Тэгээл нэг хэсэг мартах бах та. Өдөржингөө бодож байгаад. Гэхдээ тэр яг уу мартагдсан ч гэсэндээ дараа нь дурсаад чамд бол байж лэн тий. Тэгэл өдөржингөө инээж явах та. Тэгин штэ. Өдөржингөө инээж явна. Харин өглөө загнуулчих юм бол өдөржингөө бас нэг гонхтой тий нэг хэцүү тий. Тий. Тэгвэл одоо зөрүүлээд бодож байгаараа заяа. Чи том хүн аав нь. Аав нагаа заяа нэг айлын аав нь одоо хүүхдүүд чи ингээ том болчихсон юм байгаа шүү заяа. Тэгэнгүүт чи ингэж бодоорой. Өглөө чи цайхан өглөөний цай магаа уужсэн чи хүүхд чин өрөөнөөс нэг ууртаа гарч ирэл өглөөний цай уугч уухгүй гэл ингээл уурлаа. Ингээд байвал ямар вэ? Тэгэл эвлөө яах гад уурлаад байгаа чи цайгаа уухаа болохгүй чи. Уурлахаар энэ. Уурлаа шүү дээ. Яг ингээд амар гоё кафтай ингээд амар гоё сэтгэлтэй тэ нэг сайхан өглөө болсон чинь хүүхд нь уурлаад ийл тэгэл дагаал уурлж. Дагаал уурлан тий. Тэгвэл чамайг ингээд дөнгөж өглөөс ирсэн чинь ажлын жоохон стресс ингээд уцанд нь ирсэн ч юм уу тий. Ажлын энэ юм болохоо яцсан байна. Тэг чи дотроо бодцсон бохимдсан байжсэн чи өөдөөс чин хүүчин охин чин гарч ирээ чамайг ингээд тэрвэрэд ингээд авбал тэр өдрийн мэдрэмж яах вэ? Гоё штэ. Яг нөгөө уурн гадагшлал тайвшраал. Бүх ажлыг очиод ажил дээр очиод амжуулчих юм чинь гэж бодно ш тий. Тий. Тэгэхээр том хүнд ч гэсэндээ нэг тийм асуудал байдаг. Хүүхдүүд ч гэсэндээ том жижиг гэлтгүү асуудал байдаг байхгүй юу? Тэгэд энэ олон асуудал дундаас шийдвэр нь гарч ирээд би биентэйгээ хамгийн гол нөгөө гэр бүлийн харилцаа халуун дулаан байна гэдгийг түрүүн чи бас өмнөх нэвтрүүлгүүд дээр ярьжсэн шүү дээ тий. Хамгийн гол нь харилцаа чухал аа. Би биентэйгээ харилцдаг, ярилцдаг гэр бүл муудалцсан байгаа эдгаа гэжсэн. Яг л тэр л харагдаж байгаа зү. За ингээд хэсэгэн хугацаанд том болоод буцаад хүүхэд насндаа ирсэн чи ямар вэ? Гоё байна. Гоё юм. Хурдан том болмоор байна уу? Том болмоор л байна уу? Би болоод буцаад саяных шиг хүүхэд байчмаар л байна. Цэцэрлэг дээр очиод унтаал, идээл. Ер нь тэгээд хүүхэд багчил хүн тоглоно шүү дээ. Тэгээд том болохоор тоглох нь багс чинь тэгээд хүүхэд дээрээ хөгжилтүүд аваарай. Яг зөв. За өнөөдрийн хураалга хүүхэд дээрээ хөгжилтэд аваарай. Хүүхэд насан дээрээ боломж нь олцсон дээр те. Сайн хөгжилдэж аваарай гэж манай Итгэл та бүхэнд уриаллаа. Радиогийн 1-р студид хөтлөгч Итгэл, Заяа, ерөнхий найруулагч Мезогийн хамтдаа энэ өдрийн Kids Time-ыг та бүхэндээ хүргэлээ. Тэгэд анхаарал хандуулан хүлээн авч сонссонд баярлалаа. Баяртай. Дараагийн дугаараар уулзтлаа түр. Баяртай. Аав гэрт байвал гэр дүүрэн байдаг. Ээж гэрт байвал гэрэл гэгээтэй байдаг. Хүүхэд гэрт байвал гэр баяр хөөртэй байдаг. Дүүрэн гэрэл гэгээтэй баяр хөөртэй амьдралын төлөө Гэр бүлийн радио 104.5